За бүгдээр хамтдаа эзний үгийг сонсгол бэлнэ үү? Бүгдээр хамтдаа 1-р Иохан номын 5-р бүлгийн 1-ээс 5-ыг гаргаад тэгээ тэрийг уншия. За өнгөрсөн би 3 удаагийн номлоор 1-р Иохан номын 4-р бүлгийг та бүхэндээ хуваалцсан байна. Хайрын тухай ярьж байгаа. Бурхан бол хайр, Бурханы хүмүүс бол хайрладаг шүү гэдэг тухай ярьж байгаа. Одоо бас үргэлжлүүлээд Бурханаас төрсөн хүний тухай ярьж байгаа. Энэ 5-р бүлгийн 1-ээс 5-р шил. Бурханаас төрөх гэдэг тухай ярьж байгаа. Тэгээ би уншия та анхаарлаа сонсоор. За би нөгөө СМО буюу стандарт Монгол орчуулгаас уншиж шүү заа. Есүсийг Христ мөн гэдэгт итгэдэг хүн бүр Бурханаас төрсөн гэсэн үг. Эцгийг хайрладаг хүн бүр түүнээс төрсөн хүнийг бас хайрладаг. Бид Бурханыг хайрлаж тушаалуудыг сагснараа Бурханы хүүхдүүдийг хайрладаг гэдгээ үгээр мэддэг. Бурханы тушаалуудыг сахих нь Бурханыг хайрлаж буй хэрэг мөн. Түүний тушаалууд хэрээс хэтэрсэн ачаа бишээ. Бурханаас төрсөн хүн бүр ертөнцийг ялдаг. ертөнцийг ялсан энэхүү ялалт бол бидний итгэл юм. Тэгэхээр Есүсийг Бурханы хүү гэж итгэдэг хүнээс өөр ертөнцийг ялах хэн байх вэ гэсэн. За яг энэ 1-ээс 5 дугаар ишлэл дээр үргэлжлүүлээд Иохан ном 1-р бүлгийн 4-р бүлд үгүйсэн дээр хайрын тэр илэрхийлэл бас цаашаа явж байгаа. Энд хэд хэдэн чухал зүйлийн тухай өгүүлж байна. 1-р Бурханаас төрсөн хүний тухай ярьж байна. 2-р Бурханаас төрсөн хүнд юу байдаг тухай ярьж байна. Нэгэд хайр байдаг тухай ярьж байгаа. Мөн Бурханаас төрсөн хүн дотор итгэл байдаг тухай ярьж байна. Энэ хүн итгэлээр бас дэлхийг ялдаг юмаа гэдэг тухай ярьж байгаа. Хэрвээ хэн нэгэн хүн өөрийгөө би Бурханаас төрсөн, би бол Бурханы хүн, би Бурханы хүүхэд гэж хэлж байвал 1-р тэр хүн юу байх ёстой, тэр итгэл байх ёстой юм. Есүс бол Христ мөн гэсэн итгэл. 2-р тэр хүнд хайр байх ёстой гэдгийг хэлж байгаа. 3-р тэр хүн ертөнцийг ялж амьдрах ёстой маа гэдэг хэлж байгаа. Ялах тухай ярьж байгаа. Ялах гэдэг гоё үг үстэй. Бид нар бүгдээрээ л ийм үгэнд дуртай шүү дээ. Ялна, давуулна, дийлнэ, байгуулна, босгоно. Бидний дургу үгнүүд юу вэ? Ялагдах, унах, хасагдах, хаягдах. Тэг гих мэд. Энэ үгнүүд бол бид нар тийм дуртай биш, тийм хэрэглээдэх сонирхол байхгүй. Болж л өгвөл бид нар ялсан амжилт гэл тийм үү? Тэгэл бүгдээрээ л ярьдаг шүү дээ. Чиний амжилт. Тэгэл ингээл найзгаа танилцуулах. Энэ одоо манай найз байгаа. Яг өнөөгийн амжилттай хүмүүсийн нийгмийг гэл ингээд тэргүүрээ бас бахархаж ингээд ярих дуртай байдаг. Гэхдээ Библиэлд ярьж байгаа ялалт нь бидний бодож байгаа ялалт юм амжилтаас өөр гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Мэдээж тодорхой зүйл дээр бол бид нар адилхан утгыг бол агуулдаг ч гэсэн яг итгэлийн амжилт ялалт гэдэг бол илүү гүн зүйлийн тухай ярьдаг. Бурханаас төрөх нь хайрыг тээгч болдог юм а гэдэг тухай ярьж байна. Бурханаас төрсөн нь хайрыг тээгч нэгэн болдог, тийм үү? Яагаад гэж хэлсэн бэ гэхээр ингэж хэлсэн байгаа яг 1-р ишлэлээр. Есүсийг Христ мөн гэдэгт итгэдэг хүн бүр Бурханаас төрсөн гэсэн үг. Эцгийг хайрладаг хүн бүр түүнээс төрсөн хүнийг бас хайрладаг юм аа. Есүсийг Христ мөн гэж итгэх. За энэ үгийг та нарын зарим гайхаж байна. Есүс Христ гэж яг ямар утгатай хэлээд байгаа юм бэ гэдэг тал дээр. Тэгэхээр Христ гэдэг маань аварч гэсэн утгатай үг байгаа шүү. Тийм. Тийм учраас Есүс Христ гэж яриад байгаа маань Есүс аврагч гэж яриад байгаа. Бид нар эсвэл Христ Есүс гэж ярьж бол аврагч Есүс гэж ярьж байгаа гэсэн утгатай. Тэгэхээр Есүсийг Христ мөн гэж итгэдэг хүн Бурханаар төрнө гэж хэлж байна. Тэгээ энэ маш чухал нэг ойлголт байгаа. Есүс Христийг зүгээр Есүс Христ бол ямар нэгэн шашны зүгээр үүсгэн байгуулагч юм аа гэж бодох, ямар нэгэн сургаал, номлыг үүсгэгч гэж харах, тэгэж итгэх нэг өөр. Харин Есүсийг аврагч гэж итгэх нь өөрөө бидний Бурханаас төрүүлнэ гэж хэлж байгаа. Бурханаас төрөх гэдэг маань өөрөө бас юунаас хамаартай гэхээр итгэл үнэмшилтэй холбоотой зүйлийн тухай ярьж байна. Энэ бидний үйлстэй холбоотой биш. Ингэж хэлээгүй. Бурханыг болон бусдыг хайрладаг хүн нь Бурханаас төрдөг юм а гэж хэлээг. Нам ойлгож байна уу хүмүүсээ? Жохо их унтцсан юм уу да өглөө? Өглөө 9 цагийнхан бол их сэргэлэн байлаа шүү дээ. Шууд амен гэл та нар маань болохоор ингээд жоохон тэр нэг хэдэн секундын дилей хийваад байна. Жоо хосрогдол яваад байна шүү. За. Бурханаас төрөх гэдэг нь бидний үйлстэй холбоотой биш гэдгийг хэлээд байгаа. Бид хайрлсан учраас Бурханаас төрсөн юм а гэдэг тухай яриаг. Бид Бурханыг хайрлсан учраас бид Бурханаас төрсөн биш. Би хэн нэгэн хүнийг хайрлаад эсвэл өрөвдөөд
хэн нэгүнд би тусламжийн гараа сунгасан учраас би Бурханаас төрсөн гэж Библи хэлэв. Итгэсэн учраас гэж. Библи Эфес номын 2 дугаар бүлэг дээр маш тодорхой өгүүлсэн байдаг. Аврал яаж ирсэн тухай. Аврал нь итгэл ба нэгүслэр өгөгдсөн юм аа гэдэг. Тэгэхээр хинч үүгээс авралаар сайрахгүй байгаа. Бидний хинч сайрах юм байхгүй. Яг гэвэл эцэст нь би тэгсэн учраас гэж юу ч байхгүй. Есүс миний төлөө загалмай цовдлогч өгсөн учраас. Есүс миний гэм нүглийг өөртөө үүрсэн учраас. Есүс ариун цусаараа миний нүглийг уучлсан учраас. Есүс миний төлөө загалмай цовдлогч нас бараад оршуулгдсан учраас. Есүс Христ үхлийг ялж амьдсан учраас. Тэгээ Есүст итгэсэн учраас бид авралыг хүлээж авсан байна. Тэрнээс биш бид нэр ямар нэгэн сайн юм хийсэн учраас биш. Хэрвээ бидний үйлстэй төвлөрөх юм бол бидний дунд үргэлж хагарал гарна. Үйлстэй төвлөрөх юм бол бид нар үргэлжийн ялгуурал дунд амьдрах болно гэсэн. Хэдийгээр өнөөдөр аврал бидний үйлсээр өгөгдөөгүй ч гэсэн бидний дунд ялгуурал байж л байдаг тийм үү? Бид нар царай зүсээрээ бие бинийгээ ялгуурладаг. Бид нар өндөр нам өргөн бүдүүн тэгэл одоо арьсны өнгө одоо юу ч гэдэг юм байгаа юмараа биенээ ялгуурлан мэдлэг боловсрал эрх мэдлээрээ ялгуурна байж л байгаа. Харин гайхалтай нь Бурхан бидэнд авралыг ерөөсөд ямар ч тиймтэй холбоотойгоор өгөөгүй. Бидний хинж илүү царайлаг учраас аврагдсан юм биш. Бүгд хажууд гондоо хэлэхгүй. Уучлаарай би нөгөө царайлаг учраас аврагдсан биш л те гэж л дээ. За яас хэлээрэй. За яг танихгүй хүн байсан ч хэлчихгүй да тэхүү. Уучлаарай би нөгөө царайлаг учраас аврагдсан биш ээ гэх. Яаж гой сонсогч гинөө. Тэ. Эсвэл нөгөө талынхаа найз руу хандаад би нөгөө боловсралтай учраас аврагдсан биш ээ гэлж гинэ. За. Яас би боловсралтай учраас. Тэ яг одоо лайв сонсож байгаа хүмүүс бас хэлээрэй хажууд байгаа хүмүүст. Эсвэл яг нь уртлын хүн рүү хандаад би нөгөө мөнгөтэй учраас аврагдаагүй маа гэлчих юм уу? За. Яг энэ бол бидний аврал Бурханаас бидэнд ирсэн авралыг тодорхойлох юу ч биш. Бид Бурханаас төрсөн гэдэг маань нэгүүлэхэд бид юутай вэ? Эсвэл бид юу үйлдэлсэн бэ? Эсвэл бид юунд хүрсэн бэ гэдгээс хамаарахгүй гэдгийг Библи хэлээд байгаа. Есүс Христ мөн буюу Есүс бол аврагч юм а гэдэгт итгэсэн итгэл биднийг Бурханаас төрүүлж байгаа маа гэдэг. Эзэнд үнэхээр талархъя. Яг л эзэн маш шудраг хийсэн үн авралыг. Хэрвээ ямар нэгэн үйлсээр хамаартай байсан бол энэ ямар их тэмцэл, ямар их хагарал, ямар их шарах, ямар их одоо үл ойлголцол бидний дунд байх байсан бол. Есүс бүх хүмүүст хайртай, танд хайртай, надад хайртай. Тэ Африкт амьдарч байгаа тэр хүмүүст хайртай, Азийн хүмүүст хайртай, Европт амьдарч байгаа бүх энэ дэлхийд байгаа бүх хүмүүс Бурхан хайртай мөн. Харин Бурхан тэдэнд бүгд нь яг адилхан нэг л зүйлийг тавьсан. Итгэл гэдэг зүйл. Өөр юу ч биш. Итгэл. Итгэх өөр юм байхгүй. Бурханаар аврагдахын тулд эсвэл Христээр дахин төрөхийн тулд бид нар тодорхой жинтэй байх ёстой байсан бол яах вэ? Тодорхой мөнгө тушаах ёстой байсан бол яах вэ? Гэтэл яланч байхгүй. Эзэн талархаж байна. Эзэн ялгуурлыг бий болгоогүй. Яаков номд өгүүлсэн ба таны дунд ялгуурл байж болохгүй гэсэн баг. Танаа чуулганд мөнгөтэй алтан бүгд зүсэн мөнгөтэй хүн орж ингүүд дээшээ суугчээд ядуу хүн орж ингүүд наад хөлийн гişгүүр хажууд зогс гэж хэлэх юм бол та нар өөрсдөө дунд яг харь үндэснүүдэд адил ялгуурлыг бий болгож байна гэсэн. Гэтэл Есүс Христ бүх хүмүүст яг адилхан хайртай. Дахин төрөх. Тэгээ зарим хүмүүс одоо ялангуяа хэрвээ та санаж байгаа Иохан номын 3 дугаар бүлгээр Никодим гэдэг хүн Есүстээр очиад Есүстэй нууцаар очиад ээж тэр өөрөө одоо мэдмээр байсан баг. Тэгсэн Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр дахин төрөхгүй юм бол гэж. Сүнс ба усаар дахин төрөхгүй юм бол гэж. Хүм дахин төрөх ёстой гэдэг тухай өгүүлж байна. Тэгсэн Никодим юу гэж хэлсэн гэхээр надцыг өндөр настай хүн яаж буцаад эхийн хөвлийн доороо төрөх вэ гэсэн. Хүний бодлоор байна. Төрөх гэдгийг зөвхөн эхийн хөвлийгээс төрөх тухай махан биеэр л бодож байна. Гэтэл Есүс болохоор өөр зүйлийн тухай ярьсан. Махан биеэр хүн нэг удаа төрдөг. Бас хүн итгэлээр дамжуул сүнсээр Бурханаас
дахин нэг удаа төрдөг тухай ярьж байгаа. Хүний хандлага ер нь 2 удаа ер нь тогтох боломжтой байдаг, төлөвших. Эхнийх нь махан биеэр төрөөд амьдарч байгаа тэр гэр бүл дотроо ямар эцэг их, ямар хүрээл дотроо түүний хандлага тийг тогтдог. Тэгэхээр дандаа 100% тийм байдгүй л дээ. Заримдаа өөр л байдаг. Жишээ нь хэрвээ эцэг их нь үргэлж мөнгө ярьдаг бол тодорхой хэмжээнд тэр хүүхдийн хандлага мөнгө төвтэй төлөвшөж эхэлдэг. Мөнгөн дээр зориулж ирдэг. Үргэлж эцэг их нь ярихдаа мөнгөтэй хүнтэй найзал, мөнгөтэй хүнтэй ойрхон бай, мөнгө бол чухал, чи өстэй амьдрал өстэй чи юутэй байх чухал байггүй мөнгөтэй л байх өстэй. Эцэс мөнгөөр бүхнийг худалдаж авна, мөнгө шүүтэй хүмүн. За сая өнөөдөр чи тэр ангийнхаа хүүхдийг дагуулж ирлээ шүү дээ. Тэр хүүхдийн эцэг их нь юу хийдэг вэ? Нэг ажилгүй юм шиг лээ. Бити ажилгүй хүмүүсийн хүүхдээ нийл болохгүй хүмүн, мөнгөтэй хүнтэй нийлгээл ингээл өглөөд байх юм бол хүүхдийн дотор тэр хандлагад энэ нөлөөлдөг. Тэр хандлагын төлөвшөж өсөхдөө мөнгө ямар чухал вэ гэдэг тухай бодож эхэлдэг. Тиймээс хүн гэж үнцэн өгөхөөс илүү энэ хүн юутай вэ гэж хардаг энэ хандлага бий болж эхэлдэг гэсэн. Хэрвээ эцэг их нь мөнгөний тухай биш үргэлж хүн чанарын тухай ярьдаг бол миний хүү бити найзаа ялга. Манай энэ найзаа гэрнэстэй ядуу юм бэлээ. Гүү миний хүү бити тэгж болохгүй. Хүн амьдралд янз бүрийн зүйл тохиолддог. Зарим ядуу байх үе байна. Амьдралд юу тохиолдсон бид нар мэдэхгүй. Яагаад юм байдлаар мэд. Хүнийг бити ялга. Ядуу гуйлгаж ингэж бити хэл хүнийг. Ингэж болохгүй гэл мэс чанар хайр хүндлийн тухай яриад бол хүүхдэд бас төлөвшөлтөнд бас тэр л нөлөөлнө. Тэгэд энэ хандлага бид нар сүнсээр дахин төрөхөд дахиж шинээр бий болох боломжтой болдог. Өмнөх Христийг таньж мэдхээс өмнөх байсан тэр хандлага Христэд итгэснээс хойш дахин шинээр төрдөг. Яг л Бурхны үгээр болцолгүй хайр, уучлал Бурхны үнэн үг дотор хүн дахин төлөвшөж эхэлдэг баг. Бид нар Христ итгэхээс өмнөх бидний хандлага маань бидний хинбэ гэдгийг хүмүүст харуулад байдаг. Христ итгэсний дараа ч гэсэн бидний хандлага бас бидний хинээс төрсөн бэ гэдгийг хинийх вэ гэдгийг харуулдаг. Тэгэхээр энэ ингэж хэлсэн. Бид хайрлж байх юм бол энэ дэлхийд бид нар хиний хүүхдүүд вэ гэдэг мэдүүлдэг юм аа гэж хэлж байгаа. Хайрлаж байх юм бол Бурхныг болон бусдыг хайрладаг байх нь. Энэ хандлага маань бидний хинийх вэ гэдгийг харуулдаг. Тэгэхээр хайрыг харуулах тухай ярьж байгаа. 2-3 дугаар ишлэлээр бүр үргэлжлүүлж ингэж хэлсэн байна. Бид Бурхныг хайрлаж тушаалуудыг энэ сагснараа Бурхны хүүхдүүдийг хайрладаг гэдгээ үүгээр мэддэг. Бурхныг хайрлаж байгаа учраас тушаалуудын сагч нь тушаалуудыг биелүүлэхийн тулд биелүүлж байгаа учраас Бурхны хүмүүсийг хайрлаж байна гэж. Яг тэгвэл Бурхны тушаал юу гэж хэлсэн бэлээ? Хайрлаа гэсэн баг. Бие биенээ хайрлаж. Тэгээд цааш нь Бурхны тушаалуудыг сахих нь Бурхныг хайрлаж буй хэрэг мөн. Түүний тушаалуудыг хэрээс хитэрсэн ачаа биш юм аа гэв. Хэмжээс бид нар Бурхны тушаалыг биелүүлж дагна гэдэг бол Бурханд хайртайг илэрхийл. Бурхны тушаалыг биелүүлж байгаа хүмүүс бол бусд хүмүүсийг хайрладаг юм аа гэж хэлж байгаа. Ялгаруулахгүйгээр хайрлах тухай ярьж байна. Та нар санаж байгаа бол би одоо олон жилийн өмнө ярьж лээс одоо сүүлийн үед ярьсан үгээс санахгүй байна. Нэг хараа арьстай залуу. Хараа арьстай залуу. Нэг цагааннуудын явдаг сүмд орох гэсэн юм байна л д. За энэ болсон явдал үгүй нь би мэдэхгүй. Зүгээр энэ ингээд би бараг 20-30 жилийн өмнө л бас нэгэн пастрын номлоо сонсч ирсэн. Тэгээд тэр цагааннуудын явдаг сүмд яг тэнд байсан цорын ганц сүм юм байна л д. Тэгээд тэр хараа арьстай залуу тэнд очиод тэрний сүм байхын сүмд яваад орсон чинь үүдэн дээр нэг цагаан арьстай ухтаг зогсоод оруулааг байна л д. Уучлаарай. Манайх цагаан арьстай хүмүүсийн сүм. Чи өөрийгөө толин тардаа өөрөө цагаан биш байгаас тиймээс яваа гэсэн. Манай сүмд орж болохгүй гэсэн. Тэгээд тэр залуу яасан гэхээр замын хажуу хашгиран дээр суугаад уйлж ирсэн. Бурхан минь яагаад гэж. Тэд нар чинь адилхан Христ итгэлтэй хүмүүс үсттэй. Би ч Христ итгэлтэй шүү. Яагаад намайг арьс өнгөөр ялгуурлаж байгаа юм гээд. Тэгээ уйлаа сууж ирсэн. Тэгсэн хажууд нь нэг хүн ирээд мөрөн дээр нь зөөхөн алгадаад ингэж хэлсэн гинэ. Хүмүн бүү уйл. Тэд намайг оруулаагүй юм чинь чамайг юу гэж оруулах вэ гэсэн. Тэгээ харсан чинь Есүс сууж ирсэн гинэ.
Энэ жишээ нь энэ одоо саний миний ярьсан энэ үлгэрэл одоо сургаал зүйрлэл юуны тухай ярьж байгаа юм. Бид нар амаараа хичнээн удаа Есүс бол аврагч, би бол Бурхны хүн гэж хэлж болно. Гэхдээ таны амьдрал яг амьдрал чи юу өгүүлж байгаа вэ? Тэр цагаан арьсны сүм, арьстай хүмүүсийн цуглаан бид Бурханд хайртай л гэж дуулж таараа шүү дээ. Бурхны хүмүүсийг хайрлая л гэж дуулж таараа шүү дээ. Яагаад ялгуурлыг бий болгоод? Өнөөдөр бидний хэд маань яг амьдрал ийм яваа вэ? Бид нар бүтэн зүйдэр цуглаанд хүрж ирээд Бурхан минь та ямар агуу юм бэ гэж магтаж алдаршуулж таны үг сургаалыг дагын магыг гэж бөө юм болчоод энэ танхимыг орхиж гарсныхаа дараа хичнээн бид нар хүмүүсийг ялгуурлаж гадуурхаж царай зүс мэдлэг боловсрал эд хөрөнгөөр нь шүүж байгаа вэ? Бурхны үг биднийг бусдыг хайрлах руу дагуулдаг. Тэр үнэхээр эзний үг таны дотор байгаа бол та бусдыг хайрлах руу өдөрдуулагдах болно. Хэрв хэн нэгэн хүн өөрийгөө Бурхны үгийг сахидаг гэж хэлж байгаа бол Бурхныг бол бусдыг хайрснаар л батлагдана гэсэн байна. Хэрвээ та сонссон бол аавын хийж чадах заяа. Аав хүний хүүхдүүдийн төлөө хийж чадах хамгийн том үйлчлэл бол ээжийг нь хайрлах гэж байна. Та нар сонссон уу? Сонсоогүй бол одоо сонс. Аав хүний хүүхдүүдийн төлөө хийж чадах хамгийн том үйлчлэл нь юу гэнэ? Ээжийг нь хайрлах гэж. Ээжийг нь хайрласнаар хүүхдүүд хайрын тухай ойлголтод суралцдаг. Хэрвээ та өөрийнхөө хүүхдүүдийг хайрыг мэддэг, энэрэнгүй зүрх сэтгэлтэй, тэм зөв хандлагатай хүүхдүүд байгаасаа гэж хүсчихвэл эхнэрээ хайрл. Заримдаа бид нэр хитрхийг үүсээсээ илүү үгэнд төвлөрөөд байдаг. Хүүхдүүдэд юу заах вэ гэдэг. Бүх лимийг заасан хөмсгөө хагас зангидсан аав танд. Ингэж болохгүй хүүхдүүдээ, тэгж болохгүй хүүхдүүдээ, цаана энэ насан дээр би л гэх нэг юм ярьсан. Нөө тэр юу ч өөрчлөхгүй. Эцэст нь хүүхдүүд сонсноороо биш үлээ. Харснараа суралцдаг. Аавын хийж чадах хамгийн агуу үйлс юу гэнэ? Гэр бүлийнхэн төлөө хийж чадах. Ээжийг нь хайрлах гэж. Тэгвэл ээжийн хийж чадах бас хүүхдүүдийн төлөө хийж чадах хамгийн агуу үйлс юу вэ? Аавыг хүндлэх. Аавыг хүндлэх. Аавыг хүндлэхгүй байгаад байвал хүүхдүүдэд бид нар өөр үлгэр дуурайл үзүүлээд байна гэсэн. Буруу үлгэр дуурайл. Зарим айлд орохоор мэдэгдэг юм. Зарим айлд орохоор эхнэр нь яг аавд нь тэгж ханддаг баг. Эс аав нэс нөө гэлэн. Тэгээ яг мэдээч ингээд янз бүрийн үл ойлголцол ч юм уу ингээд их нэрийгээ гомдоосон байж болно л да, тэрнээс болж юм байж болно. Гэхдээ ер нь заримдаа ингээд Монгол гэр бүлүүдийн ерөнхий нэг уур амьсгалыг харахаар ялангуяа ингээд олон нийтийн газар харж байгаа. Нэг үл нөхөр нь их нэрийгээ ингээд нэг гэл. Нэг үл их нэр нь нөхрийгээ гэл нэг хоёр тал хоёр биенийг гэсэн хоёр юм тийм үү? Гэдэг чи ямар утгатай вэ? Тэр нь үгүйсгээд гэсэн. Чи аав ирж гэн гс. Оо аав нэрж гэн үү гэж хэлж гэн гс. Өчтөр аав нь тэнэгцсэн гэл тийм үү. Ээж залгаж гэн гс. Битээ. Аав нь ээжтэй ярихгүй. Гэр бүлээ бид нар үнэхээр тэр бурханлаг хайрын оршихуй дотор байдаг тийм байлгыг хүсэж байвал хүндлэл хайр хоёрыг л бид нар байлгах хэрэгтэй. Өөр юм байхгүй шүү дээ. Манай эрчүүд нь болохоор мөнгө л бодож байгаа шүү тийм үү? Ер нь ихчлээ. Өрхийн тэргүй юм чинь мөнгө л олох хэрэгтэй. Мэдээж бидний үүрэг мөн гэр бүлээ тийж явах авч явах. Зөвхөн нөхөр ихнэр хоёлаа л ер нь хөдөлмөрлж гэр бүлээ тийж авч явж байгаа шүү дээ. Хэр их мөнгө олох вэ гэдгээс илүүгээр би хэр их эхнэрийгээ ихэнтэй халамжтай авах вэ? Хэр их би нөхөртөө хүндлэг үзүүлэх вэ гэдэг тухай суралцах үед гэр бүл дотор үр хүүхдүүд маань эрүүл тэм зөв сэтгэл хандлага дотор өсдөг гэдгийг бид ойлгох. Яг үүний адил. Өнөөдөр бид Бурхны хаанчлалын төлөө
Бурхны зорилгыг биелүүлж амьдрмаар байвал хайрлах хэрэгтэй л гэсэн бусдыг. Тэгээс нөө Бурхны төлөө таны хамгийн сайн хийх чухал зүйл юу гэж түүний тушаалыг биелүүлж хөршөө өөрийн бивэд хайрлах. Өөрөө л бусдыг хайрлах. Бид нар хүнийг хайрлахгүй мөртлөө бид Бурханд хандаа Бурхан би таны төлөө агуу үйлчлэл хиймээр байна л гэдэг. Агуу хиймээр байна. Би таны төлөө чуулган байгуулмаар байна. Би таны төлөө илгээлтээр явмаар байна. Би таны төлөө энэ доржоос илүү юм хиймээр байна л гэдэг. Тэгэл буруучдаг. Хүнтэй харьцаж, бишээ барьцаж, харьцуулж хин нэгэн үнээс давсан юм хийх гэж зориг. Hey, come on. Бид урд нь зөндөөлсөн би тань дахин хэлье. Бид нар юу ч хийсэн Бурхны гайхшруулахгүй. Таны хийсэн юмыг Бурхан гайхшраар бүрэнгүүл шоконд ороод ёо ийм агуу хүүхдүүд үү гэж хэлгэж болж байна уу? Бас юу ч хийсэн Бурханыг шоконд оруулахгүй. Өө тэнэг гар төө яатсан гинэ. Бурхан хизээч шоконд орохгүй, хизээч гайхшрахгүй. Харин Бурхан биднээс нэг л үнийг хүсэж байдаг. Юу гэхээр бид түүний тушаалуудыг сахиж түүний бидний амьдрал төгсөн хүмүүсийг хайрлаж байгаа. Тэдэнд үйлчилж чадчихна. Өнөөдөр таны тойрогт байгаа хүмүүсийн тухай та бод. Таны тойрогт байгаа хүмүүс гэр бүлийн хүмүүсээс гадна хамт ажилладаг хүмүүс. Хөршүүд чинь байнга тантай нүүр тулдаг хүмүүс, харьцаатай байдаг хүмүүс. Хэрвээ та бизнес хийдэг бол үйлчлүүлэгч нар чинь. Энэ бол таны тойрогт байгаа хүмүүс. Энэ хүмүүсийг хайрлах нь бид нар Бурхны төлөө хийх маш том үүс гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Бидний Бурхныг хайрлах хайр болон түүний үгэнд дуулууртай байх нь бидний хинбэ гэдгийг гэрчилдэг байна гэсэн. Тэгээд цааш нэг хэлсэн. Түүний тушаалууд хэрээс хитэрсэн ачаа биш ээ гэсэн. Зарим итгэгчнэр Бурхны тушаалууд нь дарамт болдог гэж үздэг. Хэвээ дарамттай юм аа. Овоо нэг сүм өмд яваад нэг айтайхан болгосон чинь тийм ч юм болохгүй, энэ ч юм болохгүй гэсэн дарамтлаад байх юм. Ер нь хин нэгэн хүний үг хизээ бидэнд дарамт болдгоо гэхээр бидний хүсэл зоригтой нийлэхгүй үед байгаад байдаг. Яг ихэнх тохиолдол шүү. Би дандаа 100% гэж хэлэхгүй л. Гэхдээ ихэнх тохиолдол дарамт болоод миний хүсэлтэд нийцэхгүй байгаа учраас. Миний хүсэл болохоор нэг юм зориг тавьчихад байна шүү. Ингээд тэгээд тэгчмээр байна. Тэгсэн чинь манай удирдагчийн хувьд ч юм уу эсвэл өөр хин нэг нь миний ахалж байгаа, намайг ахалж байгаа өөр нэг хүн болохоор үгүй чи ингээ хийчихээ гэж хэлчихээр дарамт болчихно. Хэвээ энд ажиллах үнэхээр дарамттай. Хэвээ дарамттай. Яагаад дарамтлаа? Миний хүсэл биелэхгүй байгаа учраас дарамт байна гэж байна. Маш олон хүмүүс яг Бурхны үгэндээ яг адилхан байдаг. Өөрийнх нь хүсэл биелэхгүй байгаа учраас Бурхны хүслийг биелүүлэх нь Бурхны үгийг дагахын дарамттай байна гэж байна. Тэгээ бид нар ер нь өөрсдөө Бурханаас илүү боддог гэж бодоод байгаа ш заримдаа. Тэгээ бид нар чи Бурханд төлөвлөгөө гаргаж өгдөг хүмүүс байна шүү дээ. Эзэн минь та тэрийг ингээд ивэгээд энэ ингээд зээлийг бүтээчих юм бол би энэ бүтсэн зээлээр дамжиж ингэж юм хийгээд ингээд таныг алдаршуулнаа. Тэгээд эзэн тэрийг хараад бас гайхшаад чи ингэж нарийн ботсон юм уу? Йоо за гяс зээлийн бүтээчихье гэж бодно гэж бодоод үгүй л дээ. Юм тийм байхгүй. Тэгэхээр Бурхан танаар дамжуулж одоо ч ажилласан хിവэрэл яриш одоо ч гэсэн таны гэр бүл дотор таны үр хүүхдүүд таны ажил, бизнес дээр Бурхан одоо ч ажиллаа хийж л байгаа. Бид нар хитргийх өөртөө төвлөрөх үедээ бид нар Бурхан надаар дамжуулж эсвэл манай гэр бүл миний амьдралд юу хийж яана гэдгийг харах тэнхээгүй болчиход байдаг. Та үнэхээр мэдмээр байна. Бурхан юу хийж? Бурханыг сонс. Бурханд итэг. Бурханы тушаал нь ачаа биш. Түүний тушаалууд нь үнэхээр гайхалтай мэрэгэн ухаан. Түүний тушаалуудыг бид нэр сахин биелүүлэх тусмаа Бурханы мэрэгэн ухаан суралцдаг. Заримдаа бид нар түүний үгийг сонсоод гаргасан шийдвэр маань яг одоо энэ цаг мөчид надад таалагдахгүй эсвэл хүмүүс таалагдахгүй байсан ч харин энэний үр дүн ирээдүйд ирэх үр дүн нөрөө биднийг өөрчилсөн, бидний орчин нөхцөл байдлыг өөрчилсөн, биднийг илүү их Бурхан руу ортулсан тэр шийдвэр сонголтууд болсон байдаг. Бид өөрсдийнхөө хүсэлд Бурханыг нийцүүлэх гэж зорих тусмаа л түүний тушаалууд нь бидэнд ачаа мэт санагдсан хэвээрэл байх болно гэсэн. Хүүхдийг аяг угаа гэж хэлэхэд хүүхд дургуутдаг. Өсвөр насны хүүхд.
Тэ 7 8 настай хүүхдч адилхан. Ер нь хүүхдийг. Али хол идсэн. За аяга угаа гэчихээр дарамт болдог байхгүй. Аяг угаах нь буруу юу? Буруу биш. Тэг яагаад тэр хүүхдэд дарамт болоод? Яагаад гэвэл тэр хүүхдийн хүсэлтэй нь тэр эцэг их үг нийлээгүй байхгүй. Тэр өөрийн хүсэл юу байсан гэж хоолоо идэж дуусчаад аяг таваа бүгдийг орхиод гарч тоглох байсан байхгүй. Эсвэл компьютер дээрээ суух байсан тийм үү? Яах ч үсэн. Өөрийнх нь дуртай юм хийх байсан. Гэтэл өөрийнх нь хүслийг биш. Гэр бүлийн хэрэгцээний төлөө ээж нь үүрэг өгч байна гэсэн. Ширээн дээр аяг хоол идсэн аяг хөглөрөх нь муухай. Энэ бол эрүүл мэндэд бас сайн биш. Энэ удаан байж болохгүй. Уугаа. Бид нар маш олон зүйл дээр эзэн биднийг аяг уугаа гэдэг бид нар угаамааргүй байхад идэх байхгүй. Бид нар тэгэл идэж уугаал бүгдийн нэгвэр төр хаяал ингээл өөрийнх нь дураар бай. Эзэн come on. Угаа. Тэгэнгүүт бид нар шиг гүрийхээ суудад. Үгүй. Та надаар үнэхээр аяг угаалгамаар байгаа бол зээл бүтээ гэл ингээд сүлдээ. Бурхантай барыг мөрийцэх гэдэг шүү дээ. 8 хийх гэдэг шүү дээ. Та надад ингэж өгөх юм би тэгэж өгье. Үндэ бидний хинч бурхантай хэлэлцэх ойлгосон бурхантай одоо юу гэдэг лээ? Наймаалцах тэр байр суурин дээр байхгүй. Бидний хинч тийм байр суурин дээр байхгүй. Харин бурханы хэлснийг биелүүлэх юм бол эцэст нь бид нар мэрэгэн ухаан суралцсан. Эцэст нь бид нар бурханы хаанчлалт хэлхийг харна. Бас хэрхэн бурхан биднийг сүнсээр итгэлээр өсгөхийг харна. Мөн бурхан бидний амьдралд ямар гайхамшигтай өөрчлөлт хийж байгааг бид нараас харах болно. Бид бурханд үнэхээр хайртай байх юм бол түүний үг сургаал хизээж бидэнд ачаа болохгүй. Бид хайртай хүндэд таалагдахын тулд түүний үгийг сонсон хүлээн авдаг шүү дээ. Биелүүлэхийг зорддог үст. Би одоо эргээ сандаг байхгүй. Би олон жилийн өмнө бага байхдаа өсвөр наснд байхдаа ангийнхаа нэг охин сайн болчиход тэгсэн тэр охин яасан бэ гэхээр нэг юм маш их хүн даалгавраад өгөхгүй юу. Би хотод байж байгаа ш тэгсэн чинь надад юу гэж чи дугуй олоод ирэх гэж байгаа юм. Тэг шүн шүний бараг 12 цаг болж байгаа хорой. Тэг хичээл амарцсан байсан л та. Тэг яг ингээл нөгөө 10 өнгөрөөл ингээ бүр харанхуй бүрий болоод яг 12 ирэхэд ер нь тэгэл тас харанхуй болцсон байсан юм. 12 нэг зөв. Чи дугуй олоод надад дугуй маргааш дугуй ирэхтэгцсэн. За нам би нөгөө охиныхоо сэтгэлийг байлдан дагуулахын тулд яхан дуунд явж байгаа шүү дээ. Тэгээ би дугуй хаанаас олох вэ гэдэг ганц л газар мэдж байгаа. Тэрний үгээр манай ахт дугуй байгаа. Тэр нь лагер дээр байгаа. Тэр нь одоо годоо амд байсан. Тэгээ би чинь Баян зүрх дүүрэг манай чинь Найрамдлын оройнд байсан бохоо. Найрамдлын оройныг санаж байгаа юм байна уу? Одоогийн Баян зүрх дүүрэг шүү дээ. Найрамдлын орой. Түнэлийн тэнд байсан бохоо. Би тэгээ түнэлийн тэндээс 12 цаг уус автобус байхгүй заяа. Шүн харахгүй би алхаж байгаа хөөхгүй гоотол. Юу намайг алхахад хүргэж байгаа гэж. Тэр яг учиргүй хайр майр их хайшин. Зөвхөн тэгтэл тэр охиныг байлдан дагуулах гэсэн хүсэл. Тэр охины хүслийг биелүүлсэн. Тэгэл гараад татчих шүү дээ. Харанхуй. Нохоо мохоо хуцаад л тас харанхуй. Нэр ямар ч гэрэл байхгүй. Тас харанхуй. Алхаад л. Шүнжин алхасараагаал очиж байгаа. Шүнжин ч яах вэ? Хэдэн цаг алхасаар очиж байгаа. Очоод хамгийн том асуудал нь нөө дугуй авах гэсэн чи ах өгөөгүй. Бүх ажил бүтлгүүч байгаа шүү дээ. Тэгэл баах юм болоо сүлд ахтаагаач маргалдаал хэрэлдээл уурлаал уйлаал дуулаал юу болоод тэгэл буцаад яваад гэж байгаа. Маргааш өглөөн л дөө маргааш өглөө явж. Тэгээ нөгөө охинтой ч уулзах гэж ингээ халгаад байгаа юм чи тийм. Дугуй авахгүй. Энэ бол хүний санаа. Яг л бид нар хэн нэг үнцэн ач холбогдол өгөх юм бол тэр хүний төлөө ямар нэгэн сайн зүйл хийгээд бэлэн байдаг. Харин өнөөдөр бид нар бурханд тавьсан итгэлийн тухай ярьж байна. Хэрвээ бид нар бурханд итгэлээ тавьсан бол энэ итгэл маань биднийг бусдыг хайрлахад, бурханыг хайрлахад биднийг өдөөх ёстой гэдэг хэлж байгаа. Хэрвээ ийм өдөөлт байхгүй байгаад байвал бид нар өөрсдөө нэг юм асуух хэрэгтэй болж байна. Би үнэхээр бурханд итгэж байна уу? Мэдээж бид нар байнгын юм өдөөлтөй байдгүй л заримдаа бид нар хөрдөг. Бурханыг үнэхээр бурханыг хайрламар шимшиг үгүй шимшиг. Үнэхээр заримдаа ингээл бурхан байгаа ч юм уу үгүй ч юм уу. Үнэхээр энэ Библи нь үнэн ч юм уу үгүй ч юм уу гэл ингээл янз бүрийн эргэлзэх үеуд төрдөг тийм үе байдаг. Тэгэхээр тийм үед бидний хийж сурах ёстой нэг л зүйл юу гэхэж бид нар бурхан одоо юу гэдэг бурханлаг амьдралаар амьдарч байгаа хүмүүстэй л бид нар уулзах хэрэгтэй, нөхөрлөх хэрэгтэй байдаг. Тэднийг сонсох хэрэгтэй байдаг. Тэднийг асуух хэрэгтэй байдаг. Тэдэнтэй цаг гаргах хэрэгтэй байдаг.
Тэгэхээр өнөөдрийн бичээс маань одоо төгсгөлөөгөө ирж байна. Юуны тухай өгүүлсэн? Бурханаар төрсөн хүн бусдыг хайрладаг юм а гэж. Харин Бурханаар төрөх гэдэг үйл явц нь итгэлээр хийгддэг юм а гэсэн. Бидний үүсээр биш юм а. Бидний өргөлийн хэмжээс болоогүй. Ер нь бол нэг 3 жил сүмд яваад тэгээ 3 жил ойролцоогоор жилд нэг тэдэн сая төгрөгийн өргөл өгж байгаа юм бол ер нь бол Бурханаар төрсөн байдаг юм байлээ гэдэг юм байхгүй. Эзэн талархъя. Халелуя. Амен. Ер нь бол 3 жил сүмд яваад ер нь 3,000 хүнийг хоолсон хүн бол ер нь Бурханаар төрсөн болдог шүү. Тэгээд 3,000 хүнээ хоолжоод ирээд Бурханаар төрсөн гэрчлэгээ аваарай гэвэл яах вэ? Эсвэл ядаргаа болох байсан мэт юм. Гэтэ бид нэр 3,000 хүн битгийлийг хооллох хүсэл сэтгэл зоригтой тэмүүлэлтэй өргөдөг байгаа шалтгаан юу гэж бид нар үүс төр төвлөрөөгүй. Бид нар Бурхан дээр төвлөрдөг учраас Бурханы үг бидэнд байгаа учраас юм аа. Тэгээ төгсгөлийн 4-5 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байна. Бурханаас төрсэн хүн бүр ертөнцийг ялдаг. ертөнцийг ялсан энэхүү ялалт бол бидний итгэл юм аа. Тэгэхээр Есүсийг Бурханы хүү гэж итгэдэг хүнээс өөр ертөнцийг ялах хэн байх вэ гэсэн. Дэлхийг ялах тухай ярьж байна. Энэ ертөнцийг ялж амьдрах тухай ярьж байна. Бид нар ингэж ярьдаг л да. Ер нь энэ дэлхийд бид нар ямар нөлөө үзүүлж байна. Өнөөдөр залуучуудаа босцгоё. Нөлөөлё. Их мэдлэлтэй байцгаая, эд хөрөнгөтэй байцгаая, мэдлэг боловсролтой байцгаая, нөлөөлё л гэдэг байгаа. За мэдээч энэ бүхний эсрэг бол би юу хэлэх юм байхгүй л те. Мэдээч хүн мэдлэгтэй байхын эсрэг бол надад санаа алга, хүн эд хөрөнгөтэй байхын эсрэг надад санаа алга, хүн тийм үү одоо мэдлэг боловсролтой байх, эрх мэдлэлтэй байхын эсрэг надад ямар санаа алга. Гэхдээ өнөөдөр хэлээд байгаа дэлхийг ялалт гэдэг бол яг энэтэй шууд хамаатай зүйлийн тухай яриаг. Бидэнд байгаа зүйлсийн тухай яриаг. Эсвэл бидний бий болох зүйлсийн тухай яриаг. Энэ юу гэж хэлсэн гэж бидний хинбэ гэдэг тухай хэлсэн баг. Бид нар хиний дотор байгаа тухай өгүүлсэн баг. Бид нар ямар нэгэн зүйлийг сайн зүйл хийсэн учраас ялагч болцсон юм а гэж хэлээг. Та нар бүтэн сөдөр болгон өөрийнхөө нойрыг ялж амралтаа хойшин тавь сүмд явдаг учраас ялагч юм а гэж хэлээгүй шүү дээ. Та нар өөрснөө үр зээлтэй янз бүрийн олон банктай олон жилийн хүн холбоотой ч гэсэн өргөлөө өргөдөг учраас та нар ялагч юм а гэж хэлээгүй шүү. Халелуя. Та нар хүмүүсийг хоолсон учраас ялагч юм а гэж хэлээгүй. Харин юу ч хэлсэн гэж. Та нар Христ дотор байх учраас. Та нар Христийн учраас та нар ялагч юм а. Бурханаас төрөх хамгийн чухал шалтгаан маань юу вэ? Есүст итгэх байсан. Есүс Христ бол бидний Бурханаас түүнд итгэл маань бидний Бурханаас төрүүлсэн юм а гэж хэлсэн ба. Бид нар Бурханаас төрсөн бол бидний дотор хайр, бидний дотор энэ дэлхийг ялсан итгэл байгаа маа гэсэн. Та юутай вэ гэдэг чинь тэмч чухал биш. Үннийг хэлгээд. Харин та хинбэ гэдгийг мэдэх нь үргэлж чухал байдаг. Бидний ялалт энэ дэлхийн ялалттай адилханаар бид төсөлж болохгүй. Бид нар амжилттай амьдрал гэдэг дандаа л тэр тухай боддог үстэй. Энийг амжилттай л гэдэг. Энэ яг яатсан залуу юм. Юутай юм гэдэг. Энэ чи өөр ширгүн бэлээ. Тэгвэл овоо гайгүй юм байна. Таныг үр ширгүү учраас хэн нэгэн хүн таныг амжилттай гэж харах бол тэр л үз. Гэтэ Бурхан таныг өргөө учраас амжилттай гэж дуудаагүй шүү дээ. Эсвэл ялсан гэж хэлээгүй. Бидний амьдрал энэ дэлхийс явдлаа асуудлаас салахгүй. Ингэж ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Яг би ч гэсэн бас тэгж ярьжсэн үе байдаг л дээ. Одоо би тэгж ярих болоод их олон жил болчихлоо. Юу гэхээр за юу ч гэсэн бүх юмаа жоохон жигдлээд тэгж яагаад тийм байхгүй. Нэр шүү. Юусаа тийм байхгүй. Та зүгээр шийднэ л. Өнөөдөр шийд. Маргааш шийд. Нөгөөдрийн асуудлыг шийд. Асуудлууд дуусахгүй. Энэ дэлхийс явдлаа бид шийдэл явна. Амен. Нэр шүү. Цаг хугацаа өнгөрсөн маань бидний асуудлууд нь өөр болно. Магадгүй нас ахаад ирэхээр мөнгө янз бүрийн зүйл нэг асуудал байхаа болж болно. Ихтэй нүд өвдөг чи асуудал болоод эхэлнэ. Өвдөг нүднийхээ асуудлыг өвдөгний нүдээр хатгаал энэ нүд нь харах болоод энэ хатгаал. Тэгэл хоолны хатуу зөөлн асуудал болж эхэлнэ гэсэн. Энийг ойлгохтойхон чанчихгүй яас ямар хатуу ингэж эхэлнэ гэсэн. Асуудал болно шүү дээ. Тэгэл ингээд урваагаал сууж ин тэр нэг настай хүн яач вэ?
хатуу махтай юм өгсөн байна гэж асууж тийм үү? Асуудал болцсон байх гэдэг. Окей. Шүдтэй шүдгүй болоод асуудал болоо. Сонсон сонсохгүй болоод юусан гэнэ хүмүүс дахиад хэлдэг гэдэг. Сонсохгүй байгаа гэдэг. Окей. Өнөөдөр та магадгүй өвдөг нүдний асуудалтай биш. Ингээд мөнгөний асуудалтай байгаа бол та бодох хэрэгтэй. За ерөөс туулах хэвээр асуудалтай л явж байна гэсэн. Тэгээ явсараа бүх асуудлыг бүгд шийдээл явна. Нэр шүү. Шийдээл явна. Бүгд хажууд гондоо хандж хэлэхгүй. Та бүх асуудлаа шийдээл явна. Шийдээл явна. Окей. Бид нар энэ дэлхийгээс явтлаа шийдээл явна. Өөр сонголт байхгүй уучлаарай бүгд хажууд гондоо. Асуудлаас та зугатаж чадахгүй гэж хэлчих. Шууд хэлчих. Тэ одоо лайв үзэж байгаа хүмүүс асуудлаас та зугатаж чадахгүй. Зугатаахгүй шүү. Угсаа та нэг асуудал нэг ирж хайгаадах шаардлагагүй. Угсаа байж байгаа, бэлэн байж байгаа. Одоо тэмээстэй панкал өнгө шууд бодогдож байгаа. Тэр. Нэг хайж майгаад л ёо нэг гоё асуудалтай болох юмсан. Юусе тийм байхгүй. Асуудалтай болох юмсан гэж бодож байгаа чи өөрөө асуудал болчиход байна шүү дээ. Тийм хэмжээний асуудлыг бий болгоод та өөрөө хэмжилт. Бид итгэлээр ялсан. Эзэн Иохан номын 16:33 дээр хэлсэн байна. Би ертөнцийг ялсан гэж. Бүү. Би энэ ертөнцийг ялсан юм а гэж. Эзэн Есүс Христ зарим хүмүүсийн нүдээр харах юм бол тийм амжилттай амьдрааг. Тэр бүр сайн зүйлсүүд зөндөө сайн зүйл хийснийхаа эцэст хүмүүсээр баримтлагдаад, доромжлогдоод загалмаад цовдлогдож цовдлуулж тийм алуулсан. Нэг тийм ухаалаг ч юм уу эсвэл тийм сайхан зүйлийг тэндээс харахад хэцүү. Гэтэ энэ бол ялалт байсан. Яг бол Бурхан эцгийн хүслийг биелүүлж ирсэн. Хүн төрлөختний нүглийг өөртөө үүрсэн. Тэгээд тэр үхээд оршуулгдсан. Үхлийг ялж амилсан юм. Халелуя. Есүс ялсан юм а. Эзэн хэлсэн би энэ ертөнцийг ялсан. Бүү гэж. Бид нар чинь ялна. Илчилт номын 3:21 дээр ингэж хэлсэн байдаг. Би ялалт байгуулад эцгийнхээ синтид хамт заларсан адил цуг синтид минь залрахыг би ялагчд сойрхно гэсэн. Хинт хэлж? Биднэрт хэлж. Танд хэлж. Ялагч би ялаад синтид заларсан юм а гэсэн. Есүс яг юу ялсан? Ямар ялалт байгуулсан? Тэр эцгийн хүслийг биелүүлсэн. Тэр хүн төрлөختний төлөө тэр энэ дэлхий дээр ирж нас барж дахин амьдсан. Бурхны хүслийг, Бурхны үгийг биелүүлсэн өөрөө ялалт байсан юм. Өнөөдөр эзэн бас бидэнд хэлж байна. Бид Бурхны хүслийг биелүүлэх нь өөрөө ялалт юм аа. Гаднаасаа та хүнд юу ч харагдаж болно. Таны амьдрал юутай ч юучгүй жиж болно гэхдээ таны дотор байгаа итгэл таныг ялагч гэдгийг тунхагладаг гэдэг бүү мартаа. Дараа нь Илчилт номын 12:11 дээр ингэж хэлсэн байдаг. Тэд үхэлтэд тулгарсан ч амиа үл хайрлан хурганы цус ба гэрчлийнхээ үгээр түүнийг ялж гэсэн. Сатаныг ялсан тухай ярьж байна. Муу ерөн сүнс чөтгөрийг яаж ялсан гэж Христийн цус гэдэг нь Есүс Христ бидний төлөө юу хийснийг бидэнд сануулж байгаа. Есүсийн загалмай дээр үхэл ба дахин амьлалт сатаныг ялсан юм а. Түүнд итгэсэн итгэл сатаныг ялсан юм а. Тэгээд гэрчлэл гэсэн. Гэрчлийнхээ үгээр Есүс бидний төлөө юу хийснийг гэрчлэх гэдэг бол энэ бол ялагчд байдаг үг юм а. Тунхаг байгаад. Муу ерөн сүнс биднийг төөрдүүлэхийг хүсдэг. Нэгсэндээ юу гэж яг төөрдүүлэхээр Христ таны төлөө юу хийснийг мартагдуулахыг хүсдэг баг. Бурхны хийсэн ажлаас таныг холдуулмаар. Яг бид Бурхан миний төлөө юу хийсэн бэ гэдгийг мартах үед, Бурхан миний төлөө юу хийсэн бэ гэдгийг бид нэр орхигдуулах үед бидний ялагч итгэл маань сул дорой болж эхэлдэг. Бид нар энэ дэлхийн зүйлд хууртадж эхэлдэг. Харин та хүчрхэг итгэлээр амьдрахыг хүсэж байгаа бол Есүс юу хийснийг үргэлж сануул. Бид нар гэрчил гэхээр нэг юмны тухайд боддог. Одоо энэ бодлоосоо бид нар салах ёстой юм байна. За яаж гэрчил, юу гэж гэрчилдэг юм бэ? За яасан бэлээ? Ойрд би юутай боллоо гэдэггүй. Юутай болсон бэ гэдэг гэрчлэл хамгийн чухал гэрчлэл бас биш шүү дээ. Хамгийн чухал гэрчлэл юу гэж Христ таны төлөө юу хийснийг та санаж ярих нь.
Есүс бол миний аврагч юм а гэж хэлэх гэрчлэл. Есүс миний төлөө загламад цовдлогдож нас барсан юм а гэх гэрчлэл. Есүс миний төлөө оршуулгдсан гэсэн гэрчлэл. Есүс үхлийг яаж амилсан гэсэн гэрчлэл өөрөө хангалттай юм а. Халелуя. Энэ бол ялагчийн дотроос гардаг гэрчлэл юм а. Ямар нэг юмтай болоод Бурхныг алдаршуулна гэж бодж бол эндүрч одоо байгаа та өөрөө Бурхныг алдаршуулж амьдарч байгаа юм. Төгсгөлд нь хэлэхэд Бурханаас төрсөн хүн хайрладаг итгэлээрээ бас ертөнцийг ялж байдаг тухай ярьж байна. Хэмжээс бид энэ дэлхийдээ өрсөлдөг. Энэ дэлхийд бидэнтэй өрсөлдөх зүйл байхгүй. Хажууд байгаа хүндээ хэлэх. Надтай өрсөлдөх зүйл байхгүй шүү дээ. Нэрэ. Надад өрсөлдөгч байхгүй гэж. Ингэж хэлж байгаа би таныг бусдаас илүү гэсэн санаагаар хэлээгүй. Бидний зорилго юу вэ гэдэл би сануулмаар. Бидний зорилго хажууд байгаа дулмаатай өрсөлдөх биш байхгүй. За энэ дулмаа яаж харъя да. Яасан мэн тийм тол. За бид үл маргааш тиймтэй болох юм да. Энэс тийм тэгсэн мэн. За дулмааг бодвол би нэ жоохон доош туяагын дээр би гайг байгаа юм биш үү. Би баян гэж хүмүүсээр өөр амьдралыг хэмжиж явдаг хүмүүс байд. Би яаж явж байна. Харъя да. Хүмүүсийн зүс юм да. Энэ ямар эмэг зүс. Энэ ямар юм. Би дунд нь явж байгаа юм. Тэгээд өөрийгөө юудаг лээ. Юу лээ бид нар хүний дор орохгүй л явж байна да. Нэг л тийм дор дээр л орж гарах гэсэн л хүмүүстэй. Үгүй бид нар хүмүүсээр өөрийнхөө амьдралыг хэмжих гэдэг. Бид нар Библиэр өөрийнхөө амьдралыг хэмжих. Би Бурхны үгээр амьдарч байгаа юу? Би Бурхны үг дотор яг алхаж байгаа юу? Би Бурхны үгийн дагуу би түүнийг сахин биелүүлж чадж байгаа юу? Халелуя. Энэ бол бидний зорилго байх ёстой. Та ялагч баймаар байна. Бурхны үгийг унш. Бурхны үгийг тунхагл. Бурхны үгийг гэрчил. Халелуя. Бүгдээ босцгоё. Бид нар заримдаа тех ёстой, ингэх ёстой, тийм юм хийх ёстой, ийм юм хийх ёстой л гэдэг. Бидний олон хийх ёстой гэсэн зүйлсээс заримдаа илүү чухал зүйл дээр бид нар ач холбогдол өгөхгүй байдаг нь эзний үг багт. Юм хийдэг хүн байх гэдэг. Үгүй. Үнэндээ бидний хамгийн чухал ажил бол түүнд итгэх гэж байна. Бурханд итгэх. Түүний илгээсэн аврагчд итгэх. Бурхан эцгийн илгээсэн аврагчд итгэх. Есүст итгэх. Энэ бол та нарын ажил юм аа гэсэн. Бид Есүст итгэх. Та бол миний аврагч мөн. Та бол орчин ертөнцийн бүтээгч мөн. Та бол альфа ба омега мөн. Та бол эхэн ба эцэс мөн гэж түнд итгэх тухай ярьж байгаа. Миний амьдрал таны гар дор байгаа гэж итгэх итгэлийн тухай ярьж байгаа. Бурханд итгэх нь. Энэ бол бидний ажил. Үнэхээр бид Бурханд итгэж чадах юм бол, итгэж байгаа юм бол бид нар түүний үг сургаалыг биелүүлдэг. Бид нар ялагчийн амьдралаар амьдарч эхэлдэг. Та үнэхээр Бурханаар төрсөн бол та юугаар батлана гэж бусдыг хайрласнаар ертөнцийг ялах ёстой юм. Бид нар ялсан тэр аврагчтай хамт байгаа. Бид бол ялагч. Халелуя. Бүгдээ эзний өмнө залбирцгаая. Та одоо эзэнд хандан өөрийн гараа сунгаад түүнд хандан залбираар хэлээрэй. Та өөрийгөө эзэн минь би таны дотор ялагч гэж хэлээрэй. Өнөөдөр магадгүй бидний амьдрал, бидний одоо бидэнд байгаа зүйлс ч гэдэг юм уу эсвэл бусдын нүдээр дүгнэхэд бид нар тийм ч амжилттай биш мэд харагдчих болохч харин эзэн би танд итсэн итгэлээр би бол таны дотор ялагч мөн. Би Христ дотор ялагч мөн. Би Христ дотор давуулан дийлэгч мөн. Халелуя. Би Христ дотор түүнийг алдаршуулагч мөн гэж бүгдээ хамтдаа залбирцгаая. Халелуя. Халелуя. Бидний их эзэн минь танд баярлалаа. Та биднийг сонгосон, биднийг дуудсан баярлалаа. Биднийг аварсан баярлалаа эзэн. Эзэн минь та бидэнд тэр ялалт итгэлийг өгсөн баярлалаа. Эзэн минь бид таны дотор ялсан билээ. Энэ ертөнцийг ялсан ялалт нь бидний итгэл билээ эзэн. Халелуя. Эзэн минь бидний итгэл өгсөн баярлалаа. Халелуя. Итгэл өгсөн баярлалаа эзэн минь. Танд итгэл өгсөн. Таны үг сургаалын дотор амьд итгэл өгсөн баярлалаа эзэн. Халелуя. Эзэн минь таныг алдаршуул. Эзэн минь бүхий мөнх таныг алдаршуул. Таныг алдаршуул эзэн.
Их эзэн таныг хамгаалж өрөөх болтугай. Эзэн таны дээр өөрийн нүрийг гэрэлтүүлж танд өршөөнгүй хандах болтугай. Их эзний тусламж таны дээр байж танд амар тайвныг өгөх болтугай. Эцэгхүү ариун сүнсийн нэрээр өрөөн залбирлаа. Амен. Амен. Их эзэн таныг өрөөх болтугай.